Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн миний NL компани танилцуулга нь яг юуны тухай ярих тухай гэхээр өнөөдөр манай NL International компанид одоо 18 улсад албан ёсоор ажилладаг партнерууд, төлөөлөгч нар, хэрэглэгч нар яаж цалин урамшуулал авдаг вэ? Өнөөдөр яаж NL компани 18 наснаас үгүй бүр даашаа 16 наснаас 76 настай хүмүүс өндөр цалин аваад байна те. Яг бол одоо ийм чат надад аягүй хэрдэг байхгүй хулаа. Чи чатар тайлбарлаад өгөөч ингэж тэгэж те. Яг өндөө л өнөөдөр хүн өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүгээр нэг хоёрхан буудалд хурж ирээд офисоор зочлонгоо танилцуулгыг сонсох хүртэл одоо сонирхолгүй байдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр яг одоо би өдөр болгон өөрийнхөө хийж байгаа ажил, өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн амьдралын хандлтаа ингээд бичлэгээр оруулаад явж байгаа гэдэг юм челленж өөртөө зарлаад явж байгаа маа. За тэгэхээр өнөөдөр NL International компани маш том компани 25 жил үйл ажиллагааны явагдаж байгаа татвар төлөвлөгч номер 1 Новосибирсктэй дотоодын үйлдвэрлэлтэй лабораторид одоо нийт 98 орстой нөгөө юу гэдэг лээ нэрийн дэлгүүр нь нэтер байна. Тэгээд одоо эндээс яаж одоо ард иргэнтэй партнерууд та хэрэглэгч нартай өндөр бонус өгдөг гэдэг тухай танастай ингээд яриад явах юм аа. За нэг болохоор ингэдэм. Одоо NL International компани хот болгонд нэрийн дэлгүүртэй. Энэ нэрийн дэлгүүрт нь бүртгүүлэхэд худалдаа авалт хийхэд үнгүй. Ихэнх хүмүүстэй одоо шууд худалдааны компани нэмэлээ рефералны бизнес сүлжээ эдрийг мөнгө оруулдаг гэж ярьдаг. Манайх болохоор үнгүй, бүртгэлд үнгүй хийгддэг. Тэгэхээр ер нь дэлгүүрт орж ирээд танд хоёр вариант өгж байгаа хгүй. Тэр нь болохоор хэрэглэгч бай. Хэрэглэгч бол одоо манай компани бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад тэгээд одоо бонус цуглуул. Одоо бид нар FS одоо BSB одоо Bismol одоо юу гэдэг номин ийм арт ороод те бид нар ингээд шопинг хийхлээр бид нар бонус цуглуулдаг та. NL компани болохоор 3-аас 10% буцаа олголтын бонус цуглуулж өгдөг. Энэ бол хэрэглэгч. Хоёр дахь нь болохоор бизнес партнер одоо хэрвээ NL компани болох юм бол одоо нийт 6 бонус цалин гаргаж өгдөг. Тэгээд ер нь бол яг ингээд детальчилж задлах юм бол нийт нэг 10 төрлийн бонустай. Гэхдээ би яг өнөөдрийнхэн рил бичлэг дээрээ нэг танаас 6 төрлийн бонусыг яриад өгье заяа. За энэ болохоор одоо яг хөглөр та хэрвээ NL International компани партнер болох юм бол одоо тийм бизнесийг хийгээд наад шиг дурлаад хийх юм бол за одоо нэгт та NL International компани бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд танд маш их таалагдах юм бол та юу хийх вэ? Таалагдсан бараа бүтээгдэхүүнээ найз нөхөд танил хуч ажлынхаа сосед одоо хөшдөө санал болгоно. Манайх болохоор энийг рекомендац. Манайх болохоор ийм хүүтэн борлуулалтыг бол хүлээн зөвшөөрдөг. Яг бол NL International компани өөрөө хэрэглэгч нь бай бүтээгдэхүүн хэрэгэл өөр дээрээ үр дүн гаргах харин хэрвээ дараа нь танд үнэхээр их одоо таалагдах юм бол рекомендуй одоо худалдаа өөрөө хэрэгж байгаа бараа бүтээгдэхүүнээ санал болгож тэгж болно. Тэгэхгүй ийм нөгөө өөрөө юу ч хэрэгж үзээгүй ээжж борлуулахыг бол манайх бол хүлээн зөвшөөрдөг. Энэ бол тийм хайраар хийгээгүй зөвхөн мөнгө гарч одоо хийж байгаа гэж бид нар тайлбарладаг. Тэгэхээр нэгт би одоо яаж Улаанбаатарт ба Монгол одоо Оросууд 18 улсад гэж партнерууд залинждаг гэхээр өөрөө хэрэгэлж үзсэн бараа бүтээгдэхүүнээ одоо өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүстэй санал болгоод борлуулалт байна. За борлуулалтын кэшбэк систем нь манай компанид 21-ээс нэг нийт 30% хүртэл буцаа олголттой. Жишээлбэл та манай компани бараа бүтээгдэхүүнийг өөрөө хэрэгэлдэг байгаад тэг хин нэгэн санал болгоод дахиад хин нэгнээс захиалах одоо авах юм бол 21%. Тэр одоо тэг энгийнээр яхад 100k-гийн бүтээгдэхүүн зархад 21,000 төгрөг танд буцаа олголтоор ороод ирнэ гэсэн үг. За энэ болохоор ингээд хувийн борлуулалтаасаа манайх ингэж ийм өндөр буцаа олголт өгдөг. За хоёр дахь нь болохоор яг үгээр NL компанид маш их дэлгүүрт одоо партнерууд урьж байгаа гэдэг. За тэр партнер өрнө гэдэг нь болохоор нөө бизнесээр сонирхож орж ирж байгаа бүсгүйчүүд ихчнэр ах トゥ нэртэй одоо юу гэдэг найзуудаа систем бизнест урьд оруулаад ирэх юм бол та манай компаниас одоо хэрэглэгч нар бизнес партнеруудыг оруулж ирсэн гэдэг компани танд тусдаа бас цалин өгдөг. Тэр нь болохоор нэг дунджаар 50-аас 100,000 төгрөг нэг гишүүн бүр болгоноос авдаг. За тэгээд гурав дахь нь болохоор NL International компани одоо жишээлбэл та NL одоо бизнестэй NL компани дэлгүүртэй нэг 5-10 хүн оруулъя гэж бодъё. Тэр 5-10 хүн жаараас нэг 5-10 хүний оруулаад байна. За тэр нь болохоор яг гэхээр нөө зүгээр л нөгөө энэ чинь дэлгүүр шүү дээ. Энэ чинь дэлгүүр. Энэ дэлгүүрт та цай уудаг, та кофе уудаг, та шүтээ уудаг. Манад чудны яваас үзэн. Манад савн шампунь байна, манад хаван боруулагч байна, манад витамин D байна, манад омега байна те. Тэр зүгээр л маш их олон хэрэглэгч нар үүсгэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо нөгөө жишээлбэл та өнөөдөр номин супермаркетын нэгэнд дахтуу хамаатан савнаар рекламдаад тэгээд дахтуу нар чинь ингээл тэр номин дэлгүүрээр шопинг хийгээд явхад танд номин дэлгүүрөөр баярлаа гэд хувь өгдөг худалдаа аваад одоо та нах дүүнэр ингээл ороод 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 500,000 төгрөг худалдаа аваад тэгэхээр танд хүүе таны хамаатан оож манайхаа шопинг хийсэн шүү баярлаа гэд танд нэг модон ч өгдөг үстэй. Манай NL International компани болохоор та маш олон хэрэглэгч нар үүсгэсэн байна. Танаас одоо ингээд бүртгэл үүсээд зөндөө олон хүмүүс манай компани бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Та бараа хэрэглэлтийн хувийг аваач гэгээд мэ пожалуйста возьми аваач гэд хувийг өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө надад одоо яг юу амар их таалагдаад байгаа гэхээр би зүгээр л дэлгүүр ашигладаг хэрэглэгч. Би NL International компани бүтээгдэхүүнийг хэрэглээд би 20 жил гойж хайсан. За би 20 жил хайсангуудаа би найзуудтай танилуудтай хэлсэн би энэ бүтээгдэхүүнийг уусан чи ийм гоё болсон гэх. Тэнгүүд тэр найз охтууд маань надаас худалдаж авсан. Тэгээд анх худалдаж авсныхаа дараа тэд нар маань дараа нь бүртгүүл тэгсэн. Тэгээд тэд нар чинь бас өөрийн гэсэн найзуудтай хамаатнуудтай өөрсдийн гэсэн үеэлүүдтэй өөрсдийн гэсэн оюутан найзуудтай. Тэнгүүд ингээд дараа араасаа тэр бүсгүйчүүд маань бас бүртгүүл тэгээд явсан байхгүй. Тэнгүүд тэд нар юу үүсгэсэн бэ? Хэрэглэгч нар үүсгэсэн. Хэрэглэгч нараас бид нар нийт бараа эргэлтийнх нь одоо бараа эргэлт гэдэг нь болохоор жишээлбэл би 5 найзаагаа өрөхөд тэр 5 найз маань 10 болсон байна. Тэр 10 найз нь дараа нь 15 болно. Тэр бүх хүмүүс яг бүгд одоо жишээлбэл коллаген удаг. Энэ бүх коллаген хэрэглээд байгаа бараа эргэлтийнх нь хувийг нь хулан чи NL компанид энэ гişүүд хэрэглэгчнийг авчирсан юм байна. Эдгээр ийм худалдаа авалт хийсэн. Тэрнийх нь хувь нь чамд гэдэг. Ингээд энийг чинь пассив орлого гэдэг байгаа байхгүй. Пассив.
Хүмүүс энэ супермаркет руу орж үйлчлүүлнэ. Харин танд пассив орлого орж ирнэ гэсэн. Одоо жишээлбэл ингээд одоо яг миний хувийн амьдрал дээр ярихэд би Оросын албаны улсад 20 гаруй жил амьдарсан. Би маш их Орос найз танилудтай. Тэр хүмүүс яадаг вэ? Зуны амлалтаараа, сэлүүлийн амлалтаараа Монгол руу хурж иж аялдаг. За аялангууд нь яг би тэр хүмүүсийг Монгол төрөйдрэнгүүд нь Монгол хоолны газар дагуулж орно. Монгол одоо үндэсний брендийн дэлгүүр рүү одоо жишээлбэл аваад орё. Одоо за жишээлбэл говь, за жишээлбэл ивсэг, за жишээлбэл одоо юу гэдэг юм те. Энэ дэлгүүрийн хоёр руу аягүй хавьж таахгүй. Тэнгүүд манай ингээд над дээр ирсэн 2 3 найз 4 5 заримдаа хүмүүс ирнэ. Тэр хүмүүс маань тэр дэлгүүрээс худалдаа авалт тэнгүүд надад өнөөдөр ивсэг альсвал говь. Улаан баярлаа. Чиний авчихсан 5 найз чинь 10 сая төгрөгийн шопинг хийлээ. Гэт надад ганц шиг дааш ганц шиг өмсөх бэлгэлээ талархлаа гэдэг. Тэгэхээр Enel International компани болохоор талархалт нь амар өндөр ахгүй. Тэгэхээр Enel International компани одоо яг баримтлагдаг суурь нь болохоор манайхыг хин нэгэн телевизээр цацагдахгүй, манайхыг од рекламдахгүй, бид нар зүгээр хэрэглэгч нартай амнаас ам гэдэг системээр маш өндөр бонус цалин өгнө. Манай бүтээгдэхүүн маш өндөр стандарттай, маш өндөр чанартай, маш сайн үйлчилгээтэй, маш одоо өндөр нөгөө хүмүүсийн одоо эрүүл мэндийн талаас нь стандартыг хангацсан болохоор нүүр бадан байдаг. Тэгэхээр өнөөдөр энгийн арт хүмүүс, энгийн Enel-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгч нар өндөр цалин авсан нь дээрээ зүгээр нэг одод рекламны мөнгө өгөөд эсвэл телевизээр секундын мөнгө өгж ирснээс гэдэг ийм маркетинг одоо ингэж баримтлаж явдаг байхгүй манай компани. Тийм болохоор одоо чамаас ингээд задарсан бүх худалдаа авагч нар тэд нар бүгдээрээ шопинг хийгээл чамд пассив орлого норж байна. Тэр супер аст. Яг тэгээ ягаад пассив орлогыг би олзуурхаа та гэдэг видеог би маргааш танарт оруулна заа. За тэгээд Enel International компани маань жилдээ 2 удаа та хэрвээ сайн борлуулагч, сайн хэрэглэгч дэлгүүр тавьчирч баг команд чи их одоо хөгжил дэвшилттэй явж байвал танд маш өндөр талархлаа илэрхийлээд жилдээ 2 удаа үнэгүй аялуулдаг. За жишээлбэл түрүүний жил 2 улс нь болохоор нэг нь Турк байсан. Нөгөөх нь болохоор Бразил байсан. Бразил, Турк хоёрт партнерууд үнэгүй аялсан гэдэг. Өнөөдөр таны ажилд үнэгүй жилдээ 2 удаа аялуулдаг хэрвээ та сайн ажиллаж байгаа юм бол үгүй л тэгэхээр манай компани бол аялуулдаг. Гэхдээ үнэгүй аялуулдаг. За тэгээд улирлын бонус гэж өгдөг. Одоо жишээлбэл нэг улирал гэдэг чинь 4 сар. 4 сар та нар ингээд итэжүүлэлтээ хийгээд бараа бүтээгдэхүүний борлуулалтаа хийгээд дэлгүүртээ гişүүдээ их ингээд сайн уурч чадах юм бол манайх маш сайн юу адаг. Баярлаа гэж бонус авдаг. Тэгэхээр улирлын бонус гэж тусдаа хувь, цалингаас гадна улирлын бонусын хувь гэж байдаг шүү. За тэгээд хамгийн бас миний нэг мөрөөдөж байгаа энэ компанид зүйл юу гэж манайхаа. Энэ бол Enel компани тэрбум тангийн клуб гэж тусдаа байдаг. Тэрбум тангийн клуб гэж юу вэ? Юу вэ гэхээр та маш сайн багаараа бараа эргэлт хийж гэн тэгээд нурангаараа орчдөг байхгүй юу? Тэгэхээр бүхэл бүтэн компани бараа эргэлтийн ашигын хувь хүртэгч болно. Энэ бол миний маш том мөрөөдөл. Тэгээд хэрвээ тууштай, хэрвээ нухацтай, хэрвээ хөдөлмөрлөх юм бол бид тэр бомбны клубт хэзээ нэгэн цагт өөрийгөө очно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд яг намайг одоо үзээ сууж байгаа таажсан тэр бомбны клубт орж ирэх бас адилхан боломжтой. Яг л өнөөдөр Монгол улсаас хинч тэр бомбны клубт байдаггүй. Яагаад манай Монгол улсаас Enel International компани тэр бомбны клубт Монгол хүн байж болохгүй гэж. Тэр бол цалин байлан бол хязгааргүй яригддаг. Өнөөдөр миний та нарт хийж байгаа бичлэг видео бол тийм одоо зөвхөн мөнгө бол биш. Гэхдээ одоо энэ компани ямар ч зарчмаар явдаг юм болоо, энэ одоо компани яаж цалингаа өгдөг юм болоо, яаж хүмүүсийг урамшуулдаг юм болоо, яаж одоо хүнийг үнэлдэг юм болоо гэдэг тэр зүгээс нь би энэ бичлэгийг хийж та нартай ингээд тайлбарлаж өгч байгаа юм шүү. За ингээд анхаарлаа тавьсанд маш их баярлалаа. Маргаашийн бичлэгээр уулзцгаая.